Сайн байцгаана уу? За та бүхэнтэйгээ дахин уулзж байна. За энэ удаад бид студидтэй Монголын залуучуудын эвсэл төрөмс байгууллагын гүйцэтгэх захирал Амар Заяаг урьсан. Тэгэхээр бидний хүсэлтийг хүлээж аваад ирсэнд баярлалаа. За, урьсан баярлалаа. Тэгэхээр бидний ярилцах сэдэв бол одоо энэ даваа мягмар гариг төрийн ордон болсон нийслэлийн Улаанбаатар хотын төсвийн хяналтын сонсгол. Хяналтын сонсгол. Тийм. Ерөнхий хяналтын сонсгол. Ерөнхий хяналтын сонсгол. Тэгэхээр одоо ерөнхий хяналтын сонсгол гэдэг үгийг бол манай иргэд бол одоо бүгдээрээ мэддэг болсон тийм. Яг харамсалтай нь бид нар дандаа ингээд нэг том асуудал гарсны дараа л ингээд ярьдаг болчихлоо тийм. Гэхдээ бол огт хүндэхгүйгээс дээр тийм ямар ч байсан ийм асуудал болоод өрнөсөн байна. Ийм мөнгө ийшээ орсон байна гэдэг том мэдээллүүдийг ил болгож гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр танай төрөмс байгууллага бол одоо нийслэл Улаанбаатар хотын одоо хэвлэл мэдээлэлтэй медиад зарцуулсан гэрээнүүдийн одоо дүн шинжилгээ хийж одоо тайлхсан гэдгээрээ их онцлог байгаад байгаа тий. Тэгэхээр одоо ер нь бол энэ медиа тий манай салбарт одоо яг ямар хэмжээний мөнгө ороод байгаа юм, одоо ямар хэмжээний жилийн эргэлт нь хэд байдаг юм бэ гэдэг яг юм албан тоонууд их ховор байдаг л та. Олон нийтийн нүдэн дээр айгүй ил байгаад байгаа салбар юм шиг мөртлөө бас ингээ хаалттай далд дотор нь ажиллаж байгаа бид нар хүртэл мэдгүй асуудлууд айгүй олон байдаг. Тэгэхээр эндээс ингээд тий зах цугаас нь ч болтугай та нар одоо зөвхөн нэг л байгууллагын дүн шинжилгээг танилцуулахад л те бас бидний ингээ бүр юу вэ 3.1 тэрбум гэх мэтээр айгүй том тоонууд гарч ирж байна. Тэгэхээр энийг бол бас олон нийт мэдэх ёстой те энэ талаар гэж үтсэн учраас таныг өнөөдөр ингээд ярилцлаа та урьсан. Яг энэ дүн шинжилгээг сонсголын үеэр 16-нд бид нар нөгөө иргэдийн үг хэлэх нэг хэсэг нэр бичиж аваад танилцуулгатай бол танилцуулга харуулад ярьдаг. Тэр хэсгээр нь бас танилцуулсан л та. Тэгээд Монголын залуучуудын эвслийн хувьд бол 2023 оноос хойш нийслэл орон нутгийн төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр төсвийн ил тод байдлын хөтөлбөр гэж хэрэгжүүлээд тэгээд төсвөө мэдээ төсвөө мөшгий гэдэг юм сошиал кампанит аян маягаар эхэлж исэн. Тэгээ одоо бол яг байгууллагын үндсэн нэг хөтөлбөр болоод өргөжсөн. Хөтөлбөр гэдэг чинь ингээд солигдохгүй байнгын л явж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд төрийн бас байгууллагуудын хувьд бодлогын нөлөөлөл бол хамгийн чухал те ялангуяа хүний эрх засаглал энэ тоо мэдээлэл дээр ажилладаг хуулиуд дээр ажилладаг төрийн бас байгууллагын хувьд бол бодлогын нөлөөлөл их чухал. Тэрийгээ бид нар өмнө нь бол зөвхөн хуулийн хэрэгжилтийн үнэлгээч гэдэг юм уу эсвэл хуулийн нэмэлт өөрчлөлтүүдэд өгөх санал те цэг таслалж байсан айгу нөлөөтэй байдаг учраас зөвхөн хуулиар хязгаарлаж хардаг байжгаад тэгээ 23 оноос хойш ер нь бодлогын нөлөөллийн хамгийн чухал нэг хэсэг бол ер нь төсөв юм байна те төсвийг мөшгснөөр зарим асуудлыг ил тод болгож болно тий иргэдийн оролцоог нэмэгдүүлж болно. Дээрээс нь төсөв улсын төсөв, орон нутгийн төсөв гэдэг бол дандаа иргэдийн халааснаас гарч байгаа мөнгө чухал хууль батлуулсан ч гэсэндээ тэр хуулийн дээр төсөв тавигдахгүй бол хэрэгжүүлэх төсвөн тавигдахгүй бол шал худлаа хийдимээ тунхаг болчихж байгаа байхгүй зүгээр хар дээр цагаан дээр хараар бичсэн тий тунхаг төдий юм болчдөг. Учраас ер нь төсвийг мөшгөх нь чухал юм байна гэд. Тэгээд хамгийн одоо Монгол улсын нийт хүн амын одоо бараг 60 орчим хувь нь амьдарч байна уу тий Улаанбаатар хотод сая 700 яг албан бус бүртгэлээр бол сая 700 гаруй мянган хүн амьдарч байгаа учраас нийслэлийн төсвөөс эхлэгээд мөшгөөд явж байгаа. Харамсалтай нийслэл маш хаалттай. Гэхдээ ингээд олон удаагийн оролдлого албан бичиг тий энэ төр болж иж цөөн тооны мэдээллүүдийг олж авдаг. За тэгээ ялангуяа 23 оноос хойш бол манай нийслэлч их хэцүүхэн засаг дарга нартай байлаа шүү дээ тий. Тэгэхээр одоо хоёр засаг даргын нөр үзэхдээ мэдээллийг бол олж авахд тун хүндрэлтэй нэг тиймэрхүү байдлаар ажиллаж байна. Гэхдээ төсөв гэдэг зүйлийг бол иргэдийн анхааралд ялангуяа залуучдын анхааралд хүргэж чадсан гэж бид нар үзээд байгаа. Өмнө нь бол төсвийг хинч сонирхдаг. Яагаад гэвэл төсөв төвөгтэй л дээ бид нар ч гэсэн өөрсдөө ингээл төсвөр мэргэжсэн байгууллага биш ч гэсэндээ хийнгээ суралцж байгаа байхгүй. Энэ төсөв энд хамаатай байна. Хуулийн хугацаа нэм юм байна. Одоо ингэж ажиллах хэрэгтэй юм. Одоо нийслэл энийгээ ил болгох хэрэгтэй юм гэл дандаа ингээл шаардал зарим тохиолдолд бүр хэвлэлийн баг хүртэл хийгээл явж байгаа гэсэн. Тэрний хүчинд бас нийслэлчүүд нэлээд төсөвтөө анхаардаг болж эхэлж байна. Ядаж нөгөө төсөв хилцэх үеэр тодорхой тоо мэдээллүүдийг гаргаад тавихаар өмнө нь анхаардаг байсан. Арайч дээ гэл те. Одоо жишээ сая нийслэлийн хэвлэл мэдээллийн зардлыг бол хинч анзаардаггүй байж байгаа л арайч дээ ийм их мөнгө юм уу гэл туулын хурдны замыг бид нар 12 сард төсөв хилцэж хахад ярьж исэн. Мега төслүүд гэд ярьж исэн. Хинч анзаараагүй байж байгаа л яг мод бургасын тайрал хэрэгжээд эхлэнгүүт нь анхаардаг ч гэдэг юм уу те. За сэлб дэд төв тэр сэлбийн дахин төлөвлөлтийн хэсгийн дүн бол хизээч ил болохгүй жишээ нь хэврээл байгаа ч гэдэг юм. Одоо нэг ингэ жоохон олонний анхаарал тавьчирж байгаа нь өөрөө манай энэ хөтөлбөрийн нэг үр дүн болж байгаа шиг байна.
Зөв. Тэгэхээр та бүхэн энэ ажлыг 2023 оноос хойш хийгээд эхэлсэн байна тий. Тэгэхээр яг нөгөө Нямбатар дарга бас ингээд сайхан ажиллаа өглөө тий. Одоо ажиллаа өгөхөөс өмнө жишээлбэл одоо ингээд яг тулын хурдны замтай холбоотойгоор ер нь бол илүү жоох нийслэлийн төсөв мөнгө тий. Ягаад ингээд энэ хурдны зам чинь анх 500 тэрбум байсан 2.1 3.80 болчихгүй гэл ингээд жоох нийслэлийн төсөв рүү анхаарал хандуулаад эхэлсэн. Тэгэхээр та бүхний ажил бол тэрнээс хамаагүй өмнө эхэлсэн ажил юм байна. Тийм. За тэгэхээр ямар нэгэн улс төрийн зорилго аль нэг засаг даргаараа чиглэсэн улс төрийн зорилготой судалгаа шинжилгээ бол биш байж таа. Биш. Бүр анхнаасаа л яг иргэдийн оролцоог, төсөвт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь л ер нь их чухал юм байна. Тэгжиж авилгал буурах юм байна. Тэгжиж те төрийн шийдвэрүүд ил тод нээлттэй болж иргэдтэй хэрэгтэй мэдээлэлүүд гарах юм байна гэдэг үүднээс л одоо энэ ажлыг эхлүүлсэн гэсэн. За тэгэхээр яагаад одоо ингээд нийслэлийн төсөв дотроос ингээд яг эсвэл сая сонсгол дээр та бүхний танилцуулсан эсгэн зөвхөн медиа зарцуулсан төсөв байсан юм уу? Эсвэл та бүхний яг судалгаа шинжилгээ чи илүү нөгөө хэл мэдээлэл зарцуулсан юм л. Яг уу манайх ялангуяа нөгөө төсвийн ил тод байдлын хөтөлбөртөө болсноос хойш гэдэг нь 25 оноос хойш байхгүй. 25 оноос хойш бидний анхаарлыг татсан төсөв бол нэгдүгээрт бол нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тэ зөвлөлийн төсөв. А хоёрдугаарт бол хэвлэл мэдээллийн төсөв. Саяар биш тэр бумаар. Дандаа 1.4 тэрбум, 1.1 тэрбум гэж яригддаг дүнгууд тэгээ бодит байдал дээр нийслэл гэмт хэрэг буурж байгаа мó гэхээр буурахгүй байгаа шүү дээ. Бид нар өдөр тутамдаа янз янзын гэмт хэрэгүүд те асар олон хүнд мэдээнүүд сонсож байгаа. Тэгээ түүгээр одоо тэр төсвүүдийг хараад юу өнгөрсөн оны 26 оны төсөв батлах үйл явц дээр л бид нар яг энэ хоёр дүнг шүүмжилж ирсэн. Яг 3 дахь нь бол мега төслүүд байсан. Гэхдээ мега төслүүд чинь зөвхөн төсөв төртгөн тавигдсан. Яг хаанаас яаж санхүүжж байгааг нь маш олон удаагийн альбом бичгээр бичээд авч чадаагүй байхгүй юу? Тийм учраас арай нэг ил тод яг нөгөө нэг төсвийн төсөл болон батлагдсан төсөв дээрээ байж байгаа дүн нь л угаасаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зардал, дээрээс нь хэвлэл мэдээллийн зардал дандаа 750 саяар тавигддаг тий. Тийм байсан учраас анханасаа фокуслж исэн төсөв маань гэж хэлж болно. Мэдээж яг бусад ил тод болгох зардлууд байгаа ч гэсэндээ тэрийг бол нийслэл өгөхгүй байгаа нэг юм байна л та. Тийм учраас зөвхөн сонсголт зориулж гэхээс илүү анханасаа л өшөж исэн төсөв гэж хэлж байна. Саяын хэлдэг 750 саяын 1 жилийн төсөв үү? Тийм 1 жилийн. Тэгэнгүүт 24 мэдээлэлд 750, гэмтэрээс урьдчилан сэргийлэх тусдад 750. Гэмтэрээс урьдчилан сэргийлэх чинь 1.1 байсан баха өнгөрсөн жилийнх нь. Гэмтэрээс урьдчилан сэргийлэх төсөв чинь дандаа тэр бумаараа яригадаад явцдаг. Тэн дээр бол бас нарийн мэдээллүүд хүсээд санийх шиг дүн шинжилгээнүүд уг нь хийж болох л ах. Гэхдээ юу юм бэ лээ? Гэмтэрээс урьдчилан сэргийлэх зөвлөлийнхний өөрсдийнх нь ярьж байгаагаар болвол за камержуулалт, хувцас хэрэглэл гэдэг юм илүү материалдаг юмд явчихдаг юм байна. Гэхдээ бидний бас нэг иргэд угаасаа мэддэг юм. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хийдэг ажлууд маш их олон тийм сошиал медиа кампанид аянууд байдаг шүү дээ. Яарад яах вэ? Аажуу явбал аянда хүрнэ. Энд чинь дандаа тэр зөвлөлийнхний хийж байгаа кампанид ажлууд баггүй. Тэгэхээр юм медиа суурьтай бас ажлуудыг нэлээд их мөнгө цацаж хийснэ гэдг нь бол бид нарт айгүй тодорхой харагддаг шүү дээ, тийм. Тэгэхээр яг нөгөө зарцуулсан мөнгөний хэмжээ болон үр дүн хоёрыг уг нь нэлээд сайн гэж нөгөө тулгаж харах хэрэгтэй л байгаа л та. Бид нар яг энэ хэвлэл мэдээллийн зардал дээр нийслэлийн аудитын газар энэ олон гэрээний үр дүнг шалгах те. Жишээлбэл 20 40 рeel 3 видео юу гэдэг чинь гэдэг тодорхой юу заасан байгаа шүү дээ. Тэнгүүд тэр нь яг ямар агуулгатай хэдэн видео байсан гэдгийг жишээлбэл тулгаж харах те. Тэгээ тэр нь үр дүнгээ өгсөн юм уу юу ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар аудит шалгалт хийх шаардлагатай санагтаад байна. Тэгжижил үр дүнтэй байсан, үр дүнгүй байсан гэдгийг харах боломжтой. Гэхдээ улаам цайм нийт 306 гэрээг 24-25 онд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийсэн. Үүнээс яг нийслэлийн засаг даргын тамгын газар гэдэг дүнгээр бол 1.4 бараг 1.5 руу төгсөн дүнгээр гэрээ хийсэн байгаа. Тэгээ бусд нь бол дүүргүүд ингээд нийлбэр дүн нь 3.1 тэрбум болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нийслэл төрийн байгууллага өөрөө юм хэвлэл мэдээлэлтэй байх юм ямар хэрэгтэй. Ер нь төр медиатай байж болт юм уу? Нийслэлийн засаг дарганы тамгын газрын хэвлэлийн албач өөрөө маш том баг шүү. Өөрөө том баг. Өөрөө ингээд засаг даргаа дагаад лайв хийгээд видео хийж үйлдэл болгоны тийм загнах магнах те сүүлд нэг нохоо загинсан гэдэг нэг хэсэг шуугсан шүү. Тэрийг хүртэл харуулад явж идэг багтай мөртлөө. За тэгээ саяхан Графиманы эрхлэгч энэ биш бас нэг хувийнхаа пэйж дээр
рил хийсэн баг шүү гэсэн. Нийслэлийн шин хангаар дортонд орж үзлээ тий тэнцээ чипээр ордог хүснэ орно хүсээгүүнийг оруулахгүй. За дээрэс нь бидээ суултвартай юу юутайч үлээ те маш том өрөө танхимтай ийм байдалтай байна. Хуучин хангаар дордонд бид нар чинь бол сэтгүүлчид те дарга цэрэг бөөнөрөө нэг лифтэнд өстой чихэлдэл баг лифтэн дотор яриа авах нь холгүй явдаг байсан гэд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй тэр шинэ хангаар дордонд зарцуулагдаж байгаа дүнг ч гэсэндээ бид нар нийслэлийн урсгал зардлаас олж харах хэрэгтэй л санагдаад байгаа юм. Тийм. За 300 орчим гэрээг 2 жилийн хугацаанд ингээд хэвлэл мэдээлэл хэрэгслүүдтэй байгуулжээ. Нийт нь 3.1 тэрбум төгрөг байна те. Тэгэхээр бас энэ бол бага мөнгө биш гэдгийг хоёлаа ярьсан. Тэгэхээр нөгөө бүх юмд чинь бүх ажил нэг үндэслэл те хэрэгцээ шаардлагаас үүдчиж ингээд бүх ажлууд хийгддэг шүү дээ те. Тэгэхээр одоо ингээд нийслэл одоо ийм их мөнгийг одоо ингэж хэвлэл рүү зарцуулах ямар шаардлага байсан бол тэр үндэслэлээ юу гэж тайлбарласан байна. Яг хөө тэр чинь гэрээ болгон нийтлэг үндэслэл гэж хуулийн үндэслэлүүд тавьсан л явж байгаа. Тэр ямар учраас тийм олон гэрээ хийснийг бол нийслэлийн засаг даргын тамгын газар өөрсдөө мэдж байгаа. Гэхдээ бидний харж байгаа иргэний нийгмийн байгууллагын зүгээс харж байгаа өнцөг бол цэвэр хэвлэл мэдээллийн хараат ус байдал нөлөөлж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь манайх ингээл Монголын залуучуудын эвслийн пэйжээрээ сар тутмын төсөвтэй холбоотой баримтын утас 2 нүр ингээл гаргаал тавьдаг тий. Тэр нь ингээл бэлэн байгаа дата нэр нөхдөө ийм байш шүү. Энд их төсөө хуваарлагдсан байш шүү. Энийг анхаараарай гэдэг ямиг л оруулаад тавиад идэг гэсэн. Тэр нэгдүгürt нэг их хүнд хүрэхгүй байх шиг байгаа. Яагаад гэвэл төрийн бас байгууллагын пэйжүүдээ тий ямар нэгэн одоо юу гэдгийг бүүст юм байхгүй органикаараа явж байгаа сонирхсон хүн л олж үзнэ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд бид нар хэвлэлийн баг хурал хийдэг. Хэвлэлийн баг хурал дээр хэвлэлийнхэн ирдэггүй. Энэ юу гэсэн үг вэ? Нийслэлийг шүүмжлэхэд ирэхгүй байна гэсэн үг. Яагаад вэ? Бүгд ямар нэгэн байдлаар нийслэлээс ажил авсан байна гэсэн үг их баг. Тэ ямар нэгэн байдлаар. Гэдэг чинь өөрөө хэвлэл мэдээллийн хараат бус байдал шууд нөлөөлж байгаа буюу хэвлэл мэдээллийн нэг өөрийнх нь чухал одоо үүрэг нь бол иргэдэд мэдээллийг ил тод болгох тий шүүмжлэлт өнцгүүдийг харуулах, асуудлыг дэвшүүлэх, түүн дээр дүн шинжилгээ, ерэн сурвалжлах хийх шийдлийг санал болгох штеп. Тэр үүргээ биелүүлэхэд нь шууд саад учруулж байгаа байхгүй. Тэгэхээр зорилго нь бол бид тэр гэж харж байгаа. Түүнээс биш айхтар ингээл юу гэдэг зорилго агуулаад тий манай энэ контентыг иргэд ингэж үзэх ёстой гэдэг тийм цагаахан хүсэл бол байсан гэж юусоо бодохгүй л байна л да. Тийм. За та бүхэн бүр дүүргээр нь ингээд задлаад дүүрэг тус бүрээр нь те хэвлэлтэй хийсэн гэрээнүүдээ гээд танилцуулсан байсан. Бид нар бас яг манай сайт бол бас яг энийг ингээд зургаар нь нийтлээд хүмүүст харуулсан. Аль дүүрэгт хамгийн их, аль дүүрэгт хамгийн бага ерөн төсвийг медиад тавьсан байсан байна. За энэ дээрээс ингээд харахаар хан уул дүүрэг хамгийн өндөр хувьтай харагдаж байгаа. Хан уул дүүрэг тэгээд Чингэлтэй сонгон хайрхан гэд явж байгаа. Тэгэхээр энэ дүүргүүдэд бол төсвийн хуваарлалт нэлээд өндөр. 2025 оны байдлаар тий 24-өөс 25 гэж шууд 2 дүнг бид нар нэгтгэхэд гаргачихж байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо энэ дүүргүүдийн хэвлэл мэдээлэл сурталчилгааны зардал нь бас ямар ч учиртай. Энэ дүүрэг албан ёсныхоо вебсайт дээр мэдээлэл оруулаад явж байхад уг нь хангалттай сонирхсан юмыг бол хэвлэлийнхэн өөрсдөө очиод авчмаар санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тийм биш байгаа даа. Надад нэг анхаарал татсан, сонирхолтой санагдсан зардал юу байсан гэхээр айгүйх тийм юунууд төрийн бас байгууллагууд нийслэлтэй гэрээнүүд хийсэн байсан. Энэ дээр одоо нэг 30 гаруй төрийн бас байгууллага 324 орчим сая төгрөгийн гэрээ хийсэн байгаа байхгүй. Тэгэл одоо ингээ нэрсийн нугасаа манайх пэйж дээрээ тавьсан л байгаа л да. Зөв мэдээллийн холбоо, нийгмийн хүчил төрөгч, ардчилсан сайтуудын клуб тий арилжааны телевизүүдийн дуун холбооч гэдэг юм сэтгүүл зүйн хөгжил төрийн бас байгууллага, тойм мэдээ гээд ийм төрийн бас байгууллагуудаар бас төлбөрүүд гарсан байгаа нь айгүй сонирхолтой. Тэгэхээр энэ төрийн бас байгууллагуудын албан ёсны Facebook хуудас ч гэдэг юм уу, сайт ч гэдэг юм уу юм нь вебсайт бол байхгүй бах, пэйжээр голдуу явдаг байх гэж бодоод байгаа. Тэгэхээр яг энүүгээрээ бол биш л гэж тарахад байгаа. Тэгэхээр л нөгөө нэг бидний анзаардаг штэ нэг юм
шалгагдаагүй албан ёсны их сурвалжгүй сонин мэдээллүүдийг түгээдэг нэг юм цэг эмэн гэсэн сайт одоо пэйжүүд байдаг шүү дээ. Цэг эмэн ямар нэгэн цэг эмэнтэй пэйжүүд. Тэднийг магадгүй энэ төрлийн хүмүүс байгууллагууд ажилуулдаг юм болоо нэг ингээд нягтлж үзэх хэрэгтэй юм шиг байгаа. Манай хэвлэлийнхэн одоо бол бид нар төрийн бас байгууллага чинь айгүй хүний нөөцийн хувьд айгүй хязгаарлагдмал цөөхөлөө ажилладаг учраас тэгэхээр хэвлэлийнхэн маань одоо энэ ил болгоцсон байгаа мэдээллүүдийг ороод Open Data Lab цэг юм байна гэдэг сайт байдаг шүү дээ тий. Тийшээ байгууллагуудын нэрийг юм уу оруулаад регистрээр нөхөөгөөд ч юм уу хувьцаа эзэмшигчдийг хараад тэгээд цаашаага сайттай хинүүс ажилуулдаг хэдэн жил ажилласан гэдэг уг нь ингээд жоохон ухаад явбал бас юмнууд нэлээд гарахаар харагдаж байгаа. Дүн шинжилгээ уг нь нэмээд хийх хэрэгтэй л харагдаад байгаа юм л та. Гэрээний дундаж үнийн дүнг гаргах боломж байсан уу? Байсан. Дунджаар ерөнхийдөө 5 сая. 1 жилийн хугацаатай гэрээ. Байна уу? Эсвэл хагас жил. Ер нь ингээд нийт мөнгөн шилжүүлгийнхэн дунд 5-аар баригдаж байгаа гэсэн үг. 24 25-аар л дахиад багцлсан байгаа шүү дээ. Тэгэнгүүт 24 ондоо 5 25 ондоо 5 ч юм уу тий. За тэгээд хамгийн одоо өндөр дунд чинь бол 5 сая гэдэг нь эн чинь нөгөө шилэн дансанд мэдээлэгдэхгүй юм байхгүй. 5 саяас дотгошоо 4 сая 995 муу авч байдаг юм уу тий. Ингээл 5 саяас дотгошоо орчих юм бол заавал шилэн дансанд байрлуулах шаардлагагүй болчихж байгаа гэсэн үг. Төсвийн хуулиараа. За тэгээд 10 сая дүн 10 сая 15 сая 20 гэдэг ингээд доошоогоо буугаад хамгийн өндөр дүнтэй 30 руу ороод ирчихэж байгаа. Нэг юм байгаад байгаа. Тэгэхээр нөө шилэн данснаас цугтаах хуулийн төсвийн хуулийн цорхойг ашиглаж байгаа арга нь бол энэ баг дүнгээр олон гэрээ хийх. Аль болох олон хэвлэл мэдээллийн байгууллага олон сайтуудад мөнгийг баг дүнгээр ингэж хуваарлаад тэгээд тэр нь их ил харагдахгүй шилэн дансанд байхгүй учраас одоо үзэж болохгүй гэсэн үг шүү дээ. Тийм байдлаар хийж байгаа юм болов гэж харсан. Тендерийн хууль бол 20 саяар хязгаарлагддаг шүү дээ. Тэгэхээр 19 сая 900 800 гэдэг дүнгээр хийгдсэн гэрээнүүд бас овоо эдэн хувийг эзэлж байгаа. Ер нь ингээл 20 саяас дотгошоо болоод ирэхээр заавал тендер зарлах шаардлагагүй гэрээ хийж болж байгаа л гэсэн үг байхгүй. Зүгээр сонгосон танахтай ажлыг тгийгээл хийчихэж байгаа гэсэн үг. Түүнээс биш 20-с дээшээ даваад явчих юм бол тухайн ажил дээр тендер зарлаад үнийн саналууд аваад тэг хамгийн бага тий одоо манай хувьд чинь хамгийн бага үнийн дүнтэй гэрээг нь байгуулгын сонгоод гэрээ хийх гэдэг зарчмаар явдаг шүү дээ тий. Гэхдээ нийслэл өөрөө асар олон сайттай. Ингээ салбарлал нийслэлийн худалдаа авах ажиллагаа нийслэлийн юу хвчлээ бид нар ингээл ороод үзэхээр нийслэл аягүй олон сайттай байхгүй тий. Бараг л агентлаг болгоноороо сайттай. Тэрийг хөөж мөшгөж юм олж үзэх гэдэг бол бас юм нэлээд тийм сорилттой гэх юм уу цагаа үрсэн тийм бас ажил болоод байна. Нийт ингээ 2 жилийн хугацаанд байгуулсан гэрээний одоо яг хэдэн хувь нь 5 сая төгрөгийн хэдэн хувь нь нөгөө 20 сая төгрөг дотор багтсан үнийн дүнтэй. За нэг 40 орчим хувь нь 5 сая хүртэлх дүнтэй гэрээ. За тэгээд 20 орчим хувь нь 20 орчим хувь нь 10 сая хүртэлх. За нэг 17 8 орчим хувь нь 15 тэгснэ 10% нь 20 сая хүртэлх дүнтэй. За 5% нь 25 сая гээд за нэг 2-оос 3% нь 30 сая хүртэлх дүнтэй гэж харагдахаар байна. За окей. Тэгэхээр яг нөгөө төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй ингээд гэрээ байгууллагад хамтарч ажиллах нь бол одоо хууль зөрчсөн хэрэг бол биш л дээ тий. Яг үзэгдэл одоо ч гэсэн байгаа мэдээж их баг одоо том жижиг гэлтгүүл редакц бол яг энэ хамтарч ажиллах гэрээ байгуулаад одоо контент нийлүүлэх эсвэл мэдээллийг түгээгч гэдэг юм уу те эсвэл нөгөө рил хийх, видео бичлэг хийх гэдэг юм ингээл өөрсдийнхөө яг хийж чаддаг ажлуудаа хийгээл явдаг л та. Яг энэ удаагийн нийслэлээр ингээд та нарын тавьсан хяналтын сонсгол дээр танилцуулсан дүнгээс бол одоо 3.1 тэрбум гэдэг бол мэдээж маш өндөр дүн байна гэж одоо маш олон хүний анхаарлыг татсан л асуудал байгаа юм л да. Тийм учраас би яг ийм өндөр дүнтэй гэрээг одоо хийх тийм бодит яг эргэлттэй шаардлага нь юу исэн болоо гэд танаас асуугаад байгаа юм. Бас сорилттой байсан гэж та хэлж шүү дээ. Уг нөгөө мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ төр гээд батлагдаад одоо төрийн нууц биш те байгууллагын нууц биш л бол мэдээллийн ил тод байршуулна олон нийтэд түгээн за хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бид нар бол одоо бас их харьцангуй ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсэн юм хуультай бид нар ч болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр та сая нөгөө ярианда хэдэн удаагийн албан бичгээр хандж ижиг гээд мэдээллийг олж авч исэн гэдэг чинь тэгэхээр тэр нөгөө мэдээж хэрэг мэдээлэлтэй бийж ажилтны шинжилгээ судалгааны ажил болно шүү дээ. Хөвлөлтөд ямар байсан байж ажиллаад.
Ер нь л хүндрэлтэй, маш хүндрэлтэй. Нийслэл бол маш хаалттай. Хамгийн сүүлд жишээ нь бид нар ингэсэн. Одоо сар болгоны төсвийн хилцүүлэг, төсвийн ямар нэгэн сэдвийг сонгож аваад бид нар хилцүүлэг хийдэг. Тэгэл тэрэндээ иргэний нийгмийн хэвлэлийнхнийг нээлттэй уурдаг. Тэгээ хамгийн нэг сард бид нар нийслэлийн засаг даргын тамгын газар Хадбаатар даргаыг уурж жишээ нь юу хийсэн, хилцүүлэг хийх гээд урьсан. Ер нь нийслэлийн удирдлагуудаас л урьсан гэсэн үг л дээ. Хот дахин төлөвлөлтийн асуудлаар. Тэгсэн чинь манай бичгийг буцаасан. Буцаахтаа задлаад үзээд буцаагаад ингээ ураад үдцсэн байгаа шүү дээ. Тэгснээ буцаага бичгийн дотор нь хийнгүүтээ ингээд үдээснээ машинаар үдээд дээр нь гараар нийслэлийн засаг даргын тамгын газар гэдгийг товчилж бичсэн учраас буцаа гэж буцаацсан байгаа байхгүй. Тэгээд нийслэлийн засаг даргын тамгын газрыг Улаанбаатар цэгийн маань бүх сайтууд дээр өөрсдийнх нь аль биесний сайтууд дээр тэгэл товчлол бичсэн баг шүү. Тэглээгээд зочноор урьсан албан хүсэлтийг тэгж буцааж болохгүй шүү дээ жишээ нь. Тэгээд за энэ одоо нэг учиргүй байгууллага дээрээс бичгийн хашин гэд би хувь дээр бичгнийхэн зургийг оруулаад бичсэн. Тэгээ Хадбаатар даргын хаяг маягийг мэдэхгүй учраас зүгээр Хадбаатар даргаа ингэж болт юм уу? Тэ арай их хүнд суртлаа гэд. Тэгсэн чинь хүмүүс ингээл доор нөгөө гомдол гарга марга гэл тэ цэц мэцэд ханд манд гэд хүмүүс бичингүүд мань хүн өөрөө хувь чатар ороод ирж байгаа. Тэгээ уучлаарай бичиг хэргийн ажилтан маань шинэ ажилтан учрыг нь олоогүй юм би хүн томилж явуулъя гэд. Гэхдээ өөрөө бол ирэх боломжгүй хүн томилоод явуулсан л та. Гэхдээ ийм заавал нэг ийм юу те одоо заавал тэр тийш пост бичиж тийм пост бичиж ингэж амар юм ундууцаж тэр одоо нэг хэсэндээ би бол ингээд ундууцаад бичиж байгаа. Гэхдээ нөгөө талаараа бол тэр чинь нэг юм сэвэд байгаа ч юм шиг те мань хүний нэр хүндийг ингээд олон сошиалор яагаад байгаа ч юм шиг сонирн болчихж байгаа. Уг нь тэгмээргүй шүү дээ. Зүгээр л бичиг өгсөн бичгэндээ хариулаад ажиллаж чадаа гэдэг юм. За сэлб дээр ч тэр нийслэлийн төсөв дээр төсвийн төсөл дээр ч тэр хэд хэдэн удаа бид нар бичиж бичээд хуулийн үндслүүд бичиж байгаа шүү дээ. Энэ төсвийн хуулийн 28-ыг 29-ийг гэдэг ингээд үндслүүдэд дуртаад энэ дагуу биднэрт энэ мэдээлэл энэ төсвийг ил тод болгож өгнө гэнгүүт яг манай албан бичгнэр байгаа хуулийн одоо үндслүүдийг иш татаад энэний дагуу холбогдох газраас мэдээллийг олж авно гэдэг хариутай бид нар бичиг бас маш олон удаа авсан. Тэр нь холбогдох газар гэдэг нь тэгээ хаана мэдгүй. Харин тийм өөрсдөө штэ холбогдох газар нь өөрсдөө штэ тэгэнгүүт бид нар мэдхгүй холбогдох газраас авно гэж ийм тэгээд тэр чинь албан бичиг бүртгэл дээрээ бол яасан юм бичгэд хариу өгсөн үү өгсөн. Бичгээр хариу явуулсан уу? Явуулсан. Гомдол санал ирсэн тэдээ үеийн шийдвэрлсэн гэдэг юм. Яг тийм тоогоо гүйцээгээд байгаа байхгүй. Тэгэхээр би бүр нийслэлийг бол гайхамшигтай тэр нөгөө чеклистийг бол тий чеклхийг бол өстой яг хуулийн дагуу үзүүлдэг. Гэхдээ цаана дандаа юм хуурамч мэдээлэл нийлт тод бас хаалттай байдаг гэж бол хараад байгаа. Түрүү нөгөө таны зорилго асуугаад байсан дээр энд нийслэлийн захирагчийн албаны 24-25 оны мэдээлэл сурталчилгааны зардлын жагсаалт гэдэг надаа юм хүснэгтэй байна л да. Энэ дээр зүгээр утгууд байгаа юм. Гэрээний дугаар болон гэрээний утгууд үнийн дүнгээд нэг юм хэдийн юу бид нар сонсгол дээр бас танилцуулсан. Тэгээд зүгээр ямар зорилгоор гэдгийг ингээ харах юм бол үер усны аюулаас урьдчилан сэргийлэх инженер хангамжийн чиглэлийн мэдлэг олгох видео шторк. За үндсэн үйл ажиллагааны чиглэлд туссан 5 цуврал контентыг бэлтгэх 5 сайтаар цацах гэж байна. Сондөр үзэг медиа хийхээ гэдэг нь 5 сайтаар цацаж өгөх юм уу, видеог нь хийж өгөх юм уу мэдэхгүй тий. За тэгэл доктортой хөгжлийн зураглал хийхээ кагаар 10 ярилцлага сурвалжлага цацах. За хотын нийтийн аж ахуй чиглэлийг ажлыг иргэд олон нийтэд сурталчлах, соён гэгэрүүлэх лайв видео, зураг авалт 10, шторк 7, рeel 10, постэр 40-ийг хийх гэх мэтчлэн иймэрхүү байдлаар гэрээний утгууд явдаг гэсэн үг. Ингэж харагдаж байгаа. Тэгэхээр яг энийг ингээ харах юм бол нэг амар буруу биш юм шиг. Гэхдээ нийслэлийн засаг даргын тамгын газар өөрөө медиатай. За дээрэс нь энийг яг үнэхээр энэ 10-аараа 20-ороо 40-ороо гарсан уугүй юу гэдгийг л уг нь харах хэрэгтэй л байгаа юм л да. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэл мэдээллийн зардал дээр бас бид нар хальт одоо баг зэргийн дүн шинжилгээ хийх гэж үзсэн. Гэхдээ нөгөө юун дутуу учраас датан дутуу учраас айхтар юу оруулаагүй. Гэхдээ одоо 26 оны байдлаар нийслэлийн иргэдийн хурл бол жишээлбэл 407 сая орчим төгрөг зарцуулаад эхэлсэн байгаа 4 сарын 30-ны байдлаар. За тэгэнгүүтээ 24 онд бол 640 сая, 25 онд 720
30 сая төгрөгийг зарцуулсан байж байгаа жишээ. Тэгээ иймэрхүү байдалтай л нийслэлийн иргэдийн хуралж ялгаагүй өндөр маш өндөр зардалтай л яваад байна л гэсэн үг. Тэгээ миний дүн шинжилгээний үеэр хэлхийг хүсэж байгаа юм юу гэхээр энэ бол зүгээр нөгөө мөсөн уулын орой гэдэг шиг байгаа байхгүй юу? Хэвлэлийнхэнтэй бас ингээд зүгээр таарад ярилцаж үзээд ийм дүнгууд гарсан. Одоо хамгийн их дүнтэй 11, бага дүнтэй 11, дунд нь ингээд өчнөө олон тий хэвлэл мэдээллийн байгууллагууд ингээд мөнгө авцсан юм байна гэдгсэн чинь төрийн өмчт компаниуд тий нийслэлийн өмчт үйлдвэрийн газрууд за тэгээд энэ том мега төслийн ажлын алба тий мега төслийн хүрээнд хийж байгаа мэдээлэл сурталчилгаанууд ч гэдэг юм уу аль нь ч хил тот биш шүү дээ. Энэ зүгээр л яг л албан байсан яг нийслэлийн засаг даргын тамгын газар нийслэлийн иргэдийн хурал 3.1 чинь тэгэхээр зүгээр юм оройн байгаа байхгүй. Тэгэхээр энэний цаана тэр төрийн өмчт үйлдвэрийн газрууд, нийслэлийн харьяа нэгж том байгууллагууд, маш олон том төслийн нэгжүүд байгаа шүү дээ. Тэрний хүрээнд хийгдэж байгаа гэрээнүүд хаана вэ? Тэрний үнийн дүнгууд хаана вэ? Тэр нийлэх юм бол нөгөө даваа далай эхнэрийн хоёрын дансанд 5.5 их найд байлоо. 5.2 их найд байлоо. Тийм мэдээлэл нэг хэсэг цацагдаад явсан шүү дээ. Тэгэхээр баг тэр мөнгнүүд чинь тийшээ явж байгаа юм шиг. Бүр их найдаараа хідэн их найдаараа яригдах хэвлэл мэдээллийн зардал байх магадлалтай. Энийг хөшөө цаашаа ингэж ухаж шалгаж явах хэрэгтэй байгаа гэсэн. Эн чинь бол зөвхөн л ингээл нээлттэй мэдээллийн хүрээнд явж байгаа. Бусд нь хаана вэ гэдэг асуулт ер нь бол байгаа гэсэн. Тэрэн дээр л маш сайн анхаарах хэрэгтэй байна. Энэ бол ингээд хөөрхөн жижигхэн 5 сая дотор дийлэнх нь хийгдсэн. За ингээд хамгийн дээд нь 30 сая гэдэг чинь яг нийлбэр дүнгээрээ 2 жилийн нийлбэр дүнгээрээ айгүй өндөр 3.1-ийг харагдаж байгаа боловч энэний цаана ил болгох ёстой өшөө олон гэрээ, өшөө олон байгууллага байна гэж л ер нь бол хартаад байна л гэсэн. Яг би бас энэ салбарт олон жил ажиллаж байна л да. Тэгээ та бүхний одоо тэр нөгөө сонсголтоор танилцуулсан тайлан хараа жишээл би зүгээр хувьдаа хувь сэтгүүлчийн хувьд эмзэглсэн зүйл нь юу гэвэл бид нар ингээд дотор нь ажиллаж байгаа учраас одоо жишээл манайх би одоо GoGoMN гэдэг нөгөө сайтуудын одоо хангалтт аль сайтуудад мэргэжлийн түвшинд ажиллаад байна. Аль нь одоо жишээлбэл яг ингээ багаараа тэнд ингээ бүхэлдээ редакц ингээ бүр бодлоготойгоор ажиллаж байна. Аль нь зүгээр 1-2 хүн одоо ажиллаад байна аль нь одоо нөгөө мэргэжлийн ёс зүйг барьж байна. Аль нь жоохон гулгаа талтраад ус төрчд рүү налаад байна гэдгийг бид нар харж байгаа шүү дээ. Бид нар өдөр болгон харж байгаа. Тэгээд одоо энэ нийслэлийн төсөв гэдэг чинь одоо ингээ нийслэлийн иргэдийн бидний төлсөн татрын мөнгө шүү дээ. Бидний одоо төлж байгаа нөгөө хувийн орлогын албан татвар гэ таны сарын цалингаас ч ингээ 10% суудагдаад цаар ингээ цалингийн мэйл ингээл бид нар авч байгаа шүү дээ. Тэгээд хувийн орлогын албан татвар 10% тэтэн төгрөг гэл яаж байгаа шүү дээ. Тэр мөнгө чи одоо энэ нийслэлийн төсөв рүү орж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо тэр төсвийг бүрдүүлж байгаагийн хувьд юу зарцуулж вэ гэдгийг бол мэдэх хэрэгтэй За тэр эрхийг мэдэх эрхийг та нар ингээ хангаж байгаад бол баярлж байна Тэгэхэд энэ дотор нь ажиллаж байгаа хүмүүс жишээ яг миний одоо ингээ харж байгаа хамгийн олон хүнд мэдээлэл хүргэж чадж байгаа мэргэжлийн байж чадж байгаа. Одоо яг редакцаараа одоо ингээ салбарынхаа өмнө ингээ гоё мэс зүсээ харлаа явж байгаа сэтгүүлчд байна. Редакцууд байна. Тэд нар энэ дотор алга. Тэд нар энэ дотор байхгүй юмсанд нь би жоохон цочирдож эмзэглсэн байхгүй. Зөвхөн одоо манайтай гэр хийсэнгүү гэсэн утгаар нь биш. Бид нар бол дотор нь ажиллаж байгаа хүмүүс. Яг нөгөө энэ уг нь төрийн байгууллага нийслэлчүүд төрийн байгууллагч жишээлбэл би жишээлбэл одоо ингээд хэвлэлийн албанд ч юм уу ажиллаж ивэл төсвийн мөнгийг аль болохоор өндөр үр ашигтайгаар буюу одоо энэ мэдээллийг тийм төрийн байгууллага мэдээлэл олон хүнд хүргэе гэдэг нь бол зөв би тэрийг бол ойлгож байна. Маш олон үйл явдалтай монголч угаасаа ингээл өнөөдөр нэг сэдв халуун байснаа маргааш мартагдал шиг ингээл бид нар чинь шал өөр юм л анхаарлаа хандуулж явждаг. Тэгэхээр төрийн байгууллага болон өөрийнхөө хийж байгаа ажлыг бас нэг олон нийт рүү хүргэх хандуулах үе эндийн бид нар хийгээд энэ шүгдэг мэдээлэл өгөх зорилготой л байгаа л да. Хэвлэлийн албатыг бол байгуулж байгаа зорилго нь тэр. Гэхдээ тэр мөнгийг зарцуулахдаа хамгийн үр дүнтэйгээр буюу одоо хамгийн олон хүнд одоо мэдээлэл хүргэдэг жишээлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нь яагаад сонгоогүй юм бол доо гэж би жоохон хайсан байна. Тэгээд энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг сонгохдоо ямар шалгуур тавьсан байсан бэ? Тийм. За гэрэн дээрч нэг шалгуур малгуур гэдэг юм байгаагүй дээ. Зүгээр л нөгөө хуулийн үндэслүүд л байсан. Гэрээнүүдийн дугаар 6 дээр болоод 7 дээр нэг нууцлал гэсэн хэсэг бол бүх гэрэн дээр нэрээ ажиглагдсан шүү. Тэрийг талууд ажил гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээллийг 3 дахь читгээдэд задруулахыг хориглоно гэсэн тийм заалт бол явж ирсэн. Тэгэхээр яах вэ?
Гэрээний үндэслэл бол зүгээр хуулиараа явчихж байгаа. Түүнээс биш одоо байгууллагуудтай ажиллахын тулд уг нэг албан ёсны вебсайттай тий ажлын албатай хэдэн жил ажилласан байх юу гэдгийг санхүү татврын өргүү байх ч гэдэг юм. Одоо манай төрийн бус байгууллагууд дээр ажил одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахад наад захын тийм шаардлага тавигддаг байхгүй юу? 3-аас багадаа 3 жил тий түүнээс дээш жилийн туршлагатай байх ч гэдэг юм уу. Энэ гэрээнүүд дээр бол ямар ч тийм байгаагүй. Зүгээр л регистр нь байгаа л данс нь байгаа л тий. Тэгэл тэдэн сурч ажиллагаа тийм юм хийх гэдэг. Нэг тиймэрхүү байдлаар ажиллагдаж байна. Тийм тэгээд тантай адилхан бодолтой байна. Яагаад одоо Go CGM, Icon CGM ч юм уу те Eagle News одоо юу гэдэг ингээд олон дайгуу хүртээмжтэй ажилдаг. Тэгээ бас тодорхой хэмжээнд бас мэрэгжлийн ажилдаг ийм сайтуудтай яагаад гэр хийхгүй. Үнийг дэлгүйсэн юм болов уу? Танахаас үнийг санал авч үзээгүй юу? Бид нар ч байгуулыг гэдгүү тэд нар ч байгуулыг гээгүй. Тийм. Тэгэхээр харин нэг талаараа бол нөгөө одоо ингээ ярахаар арай улс төрчсөн болчих магадгүй. Гэхдээ нөгөө тролл айран байна, троллтой байна л гэдэг штеп. Тэгэхээр магадгүй зүгээр нийслэлийн засаг даргын эсрэг ч юм уу, тамгын газрын эсрэг ямар нэгэн мэдээлэл хийхэд тэн дээр орж комент бичдэг байж болох уу, тий? Яг энэ олон шток юмнууд нь үнэхээр хийгдсэн бол бид нар ч одоо бүр нийслэлийн хийж байгаа ажлыг мэдээ тэр мэдээлэлээр нь хахад цацмаар байгаа зү чинь нэг гэрээн дээр л хичнээн шток, хичнээн видео, хичнээн лайв рил гэдэг ингээд бичсэн байж. Тэгээ чи айгуу гоё үер усны аюулаас яаж хамгаалах юм тэр дулааны шугам сүлжээ зүрийн эрсдэл гарвал яах юм гэдэг талаар хүртэл ойлголт мэдлэг өгөн дандаа л иргэдийг ойлголт мэдлэгтэй болгох контент байгаа зү. Зорилго нь айгуу гоё харагдаж байгаа. Тэгэхээр үнэхээр тийм байсан бол одоо иргэд бөөнөрөө л амар мэдлэгтэй л нийслэлийн талаар бүр бүгд л эрэг сайхан мэдээлэлтэй мэдлэгтэй байхаар байна шүү дээ. Тэгэхээр эсэргээрээ байгаад байна шүү дээ. Тэгэхээр магадгүй нэг талаар тэр нөгөө троллыг санхүүжилсэн байж магадгүй. Гэхдээ ингээ хэлчихээр арай нөгөө шалгаагүй байж гэдэг юм руу орох л ах. Эсвэл мөнгө угаадаг байж болох уу тий? Эсвэл ямар ч контент хийх шаардлагагүй зүгээр хаалтын гэрээ шиг тий янз бүрийн юм хийхгүй. Гэхдээ нийслэлийн шүүмжилсэн асуудлууд дээр очиж сурвалжлахгүй шүү гэдэг байдлаар эсвэл зарим хувийн буцааж авдаг ч юм уу. Тийм байвал яах вэ гэд ингээд цааш нь салбарлуулж өгög шалгах хэрэгтэй л санагдаад байна. Тэгээд тэр томоохон сайтууд яагаад байхгүй байгаа. Уг нь мэдээллийн хүртээмжээ бодвол тэднэртэй л гэрэлдмээр юм гэдэг бас тийм тодорхой шалгуур юм харж байгаа бол тантай харж байгаа үнцэг бол нэг л байна. За дараагийн асуулт болохоор энэ хяналтын тухай хуультай холбоотой. Тэгэхээр энэ хуульч одоо бүр аль ковид юу юм те цар тахлын үед л одоо маш яралтай өрөмд ингээд яригдаад тийм батлагдсан хууль байгаа. Тэгэхээр энэ хууль дээр чинь хамгийн түрүүн нөгөө төрийн байгууллагууд бол гадаадтай томилолт тавилга худалдаж авах тийм нөгөө хил мэдээллийн зардлууд танагдсан шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ таналтаас болоод бол одоо яг энэ манай салбар руу одоо ялангуяа төрийн байгууллагуудын одоо зүйлс одоо хийдэг гэрээ энэ төр бол харьцангуй эрс цөөрсөн байхгүй багассан. Тэгээ ер нь л одоо энэ хяналтын тухай хуулийн дагуу ийм болцсон гэсэн нэг тийм нийтлэг ойлголттой бид нар бүгдээрээ болцсон хүлээн зөвшөөрсөн тий сэтгүүлчид ч тэр ингээд явж исэн. Тэгжил сая одоо ингээд нийслэлээр 3.1 тэрбум төгрөг гэдэг ингээд гараад ирэх хэрэг яс жоохон гайхсан л та. Хяналтын болоог нь адилхан л үйлчлэх ёстой. Гэхдээ нэгэнт батлагдсан төсөв дээр бол зарцуулалт хийхэд бол асуудалгүй шүү дээ. Тэр чинь хуулийнхаа дагуу явж байгаа. Ялангуяа манай төсвийн хуульчин хамгийн нийтийн төсвийн гүйцэтгэлийг шалгадаг юм 100 саяыг тавьсан уу? Тавьсан. 100-ыг зарцуулсан уу? Зарцуулсан гэж үнэлдэг байхгүй. Одоо юу гэдэг нь тэр 100 сая төгрөгөөр юу хийсэн бэ? Улсын төсөв ч гэсэн адилхан. Ер нь төсвийн хуулиараа айгүй нийтдээ одоо тэр шалгуур үзүүлэлт нь бүрэн зарцуулж дууссан байх гэдэг. Тэгэнгүүт айгүй олон төрийн байгууллагад ажилладаг хүмүүсийг сонсож байгаа юм юу вэ гэхээр 12 сар гараад нөгөө мөнгө үлдэглүүд нь шахагдаал тий тодорхой зардлууд үлдээд эхлэхээр нэгдүгээрт өргөө гарна гэж одоо хичээдэг. Хоёрдугаарт үлдсэн бүх мөнгөө зарцуулах гэж хичээдэг. Тэгэл юу хамаагүй тэр зардлынхын дүн юунд нийцсэн утганд нийцсэн юугаар хаашаач хамаагүй гаргадаг нэг тийм тэгж сандралддаг тий яамдууд тамгын газрууд янз бүрийн судалгааны хүр хилэнгүүд төрийн харьяа бүх байгууллагууд тэгдэг баг. Тэрийг аюу олон дотор нь ажиллаж байгаа хүмүүсээс сонсож байгаа арайч тий хэмнсэн бол үлдсэн бол зарцуулж амжааг бол буцаан л үсттэй. Тэгэнгүүт төсвийн гүйцэтгэлээр шалгадаг юм нь 100 саяыг тавьсан бол 100 саяыг зарцуулсан байх.
Тэнгүүд энэ шалгуурын дагуу бас явчихад байгаа байхгүй. Тэгэхээр анхнаасаа л одоо бидний иргэдийн оролцох ёстой юм юу вэ гэхээр төсөв хэлэлцэж эхлэхээс ахуулаад эн чинь төсвийн тухай хуулийн дагуу ингээд тодорхой цикл явж байгаа шүү дээ. Одоо бол ингээд үжийн улсын төсвийн цикл ингээд эхэлж байгаа байхгүй. Яамдууд дээр нөгөө төсвүүдээ гаргаад боогоол өнгөрсөн оны аудитын ерөнхий те дүгнэлт шалгалт юмнуудынхын дүн гараад юун дээр яамдууд анхаарах ёстой вэ гэл ингээд явж итл одоо наадам найргээ сайхан явж байгаа л ороод ирэхэд 8 сарын 1-ээс эхлээл түрүү жилийн шиг улсын төсвүүдээр санал аваад эхэлнэ иргэдээс. Яамдууд дээр хилцүүлэг болоод эхэлнэ. Хэдүүлээ сайхан амраал явчих тий. Манайх бол амрах хэрэггүй түрүү жил бол яг төсөв хилцээл эхлэнгүүд хүчээр орж ирсэн л дээ жишээ нь. Тэгээд тэрэн дээр нь аягүй сайн саналуудаа хийлээд их хурлаар хилцэх явцад нь саналуудаа хийлээд ингээд явах. За нийслэл дээр бол жишээлбэл бид нар бол хилээд бараг байхгүй. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх төсөв чинь өндөр байна. Гэхдээ нийслэл түрүү жилийн 12 сарын 5-нд нийслэлийн төсвийг батлах гэж хахад төсвийн төслөө сайт дээрээ тавихгүй байсан юм. Тавихгүй байгаа дахаар чинь бид нар яаж үзэж дүн шинжилгээ юун дээр юу зарцуулах гэж байгааг мэдэхгүй байгаа юм чинь. Тэгээ харгаа ороод манай төсвийн хөтөлбөрийн менежер бит хоёр хэвлэлийн бахвал хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь иргэдийн урлаас нь холбогдоод нөгөө дээс томдог үлгэр шиг тийшээ ороод тийшээ гэдэг ингээд бүр нэг юм мухар булан даваачаа тавьцсан. Тэгээ төсвийг олж үзэж байгаа. Тэгэд 12 сарын 3-нд хэвлэлийн бахвал хийгээд оройн нь төсвийг олж үзээд төсвийн төсөл олж үзээд 12 сарын 4-нд нь ингээд газ гүйлгээд ингээд дүн шинжилгээ хийгээд тэрэн дотроо энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зардал чинь өндөр байна. За тэр нийтийн авт тээвэр яасан юм за нэлийн урт нэртэй ямар ашиглалтын төлбөр ерөнхийдөө нийтийн тээврийн төсөв чинь айгүй өндөр байна тий. За тэгэнгუутаа хэвлэл мэдээллийн зардал чинь юу вэ 750 сая арайч тий. Яагаад нийслэлийн өндөр хэвлэл мэдээллийн зардалтай байдığım бэ гээл тий. Тэгэнгуут нийслэлийн засаг даргын өөрийнх нь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мөнгө нь 52 тэрбум ч лүү тий. Бүр ингээл амар өндөр төсвүүд байгаад байна гээл хилээл амжихгүй маргааш нь баталчихж байгаа юм чи яах юм иргэдийн анхаарал хүргэж амжихгүй. Тэгэхээр иргэд өөрсдөө зөвхөн одоо манай төрийн бас байгууллагуудад найдахгүйгээр өөрсдөө төсвийн хуулиар мэдчихдэг болмоор. Уул ингээд төсвийн хуулийн цаглбар бид нар оруулаад л гэдэг юм. Тэрний дагуу иргэд ингээд бөөнөрөө бичих хэрэгтэй байхгүй тий. Нийслэлийн засаг дарга 25 20 одоо бол 27 оны төсөв гэж байна тий. 27 оны нийслэлийн төсвийн төсөл чинь хаана байна? Олж үзмээр байна. Танаа Улаанбаатар цэгийн мэнэ иргэдийн төсөв дээр чинь байхгүй байна. Тийшээгээ хурдан байршуулаач гэл бөөнөрөө ингээд л маш хурдан нийслэл хуулийнхаа дагуу тавьж л ах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрэн дээр нь улаанаар хараар цэнхрээр зүгээр анхаарал татсан төсвүүдээ энэ юу ингэж явж явах хэрэгтэй тий. Тэнгүүд иргэд өөрсдөө чимээгүй байгаад идэг болохоор манайх ингээл албан бичиг өгөнгөт хариулахгүй байж байгаа сүлд нь хариулдаг ч юм уу тий. Зарим нь хариулахгүй үлдээдэг ч юм уу. Зарим нь ямар нэгэн шалтгаан олж байгаад буцаадаг ч юм уу. Ингээл цаг хожсоор агаад төсвөө баталчихж байгаа гэсэн. Нэгэнд баталсны дараа зарцуулах чинь бол гүйцэтгэлээрээ л явах учраас тэрэн дээр иргэд хяналт тавьж амжихгүй л 1 жил болчихж байгаа л гэсэн. Тендерийн хуулийн цорхог ашиглаж шилэн дансанд бүртгэлгүй гэрээнүүд олноор байгуулсан гэдэг нөгөө 20 саяас дотгошоо гэрээнүүдийг хэлж байна. Дийлэнх гэрээн тийм байгаа болохоор энийг тендерийн хуулийн цорхоо гэдэг. Одоо энэ тендерийн хуулийн бас нэг нэмэлт өөрчлөлтийн дээр яригадаад байгаа шүү дээ. Тийм баха. Энэ дээр энэ 20 сая гэдэг үнийн дүн хэвээрээ байгаа юм болов уу? Тэрийг өстө нарийн мдэггүй нөгөө хараахан өөрчлөгдөж амжаагүй байгаа болохоор тийшээ орж амжаагүй л байна. Тендерийн хууль хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэхгүй. Одоогоор бол яг 20 доторх дүн гэрэл ерөн төрийн байгууллагууд гэрээгээ хийгээд яваад байгаа болохоор тэрэн дээр бол мэдээлэл байхгүй л. За хүчтөр уржигдахын бас одоо ингээд нөгөө шинэ хотын дарга ирээд нийслэлийн иргэдийн төлөвлөгчдийн хуралдаж бас ингээд шинэ даргатай болоод ингээд бараг л илж тусаар энэ төр уралдаад л бас ажил ихтэй байх шиг байна л да тийм нэг шинэ дарга руу ирэнгүүт л ингээд нэг манайхан чи сүрчин штэ хурал нь амар сүрхий болж байна. Тэрэн дээр төсөв тооцдогсон байна лээ тийм нийслэлийн тэрэн дээр та бүхэн мэдээлэл байна уу? Тэрэн дээр бид нарт одоогоор мэдээлэл алга тодтогсон төсөө уг нь бас л ил болгооч байршуулаач байхгүй байна гэж манайх ялангуяа сонсголтоо өдөр давхцуулсан байсныг бол постэр мастер хийгээд ингэж яагаад хойшлох шиг болсон. За тэгээд төсөв хилцэх тэр нөгөө хилцэх асуудлынхын жагсаалт нэгээс эхлэх ёстой хоёроос эхэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүт нэг нь бол тэр нийслэлийн төсвийн тодтгол байсан юм шиг байна. Тэнгүү шууд 2 гээд ингээд ил болгоцсон. Тэгээд бид нар төсвийн тодтголынхоо төслийг бид нарт өгөөч, ил болгооч, байршуулаач гэдэг шаардлагыг бол тавьсан. Тэрийгэ байршуулаагүй л байгаа. Тэгэхээр одоо тодтгосныхоо дараа магадгүй байршуулж магадгүй тэгжээж л олж үзэх боломжтой болох байх гэж бодож байна.
Уг нь бол ингээл тодтгол явахын өмнө шилэн данс юун дээр иргэдийн төсөв дээр байших хэрэгтэй шүү дээ. Тэрийг л хийхгүй яваад байгаа гэсэн. Инкээрээ л ил тод байдал нь угаасаа л хангахдаггүй. Хин ч орж үзэх боломжгүй. Өөрсдөө мэдээл батлсныхаа дараа ил болгоод байгаа нэг тийм л юм ажиглагдаад байна гэсэн. Усын төсөв дээр бол одоо нээлттэй нийгэм хүрээлэн энэ төргээд бас нэг жил болгон маш идэвхтэйгээр ингээд үн шинжилгээ хийгээд хуульчдын бүр мэргэжлийн баг ажиллуулаад тэгээд тэр хүмүүсийн хийсэн судалгааг биднэрт ингээд танилцуулдаг соёл тогтчлоо тийм. Тэгэхээр нийслэл дээр бол одоо бид нар хараахан яг ийм танаах л одоо хамгийн анхных нь болж ах шиг байна. Тэгэхээр танаа төрөмс байгууллагаас өөр одоо яг нийслэлийн төсөв рүү ордог хүй хай гэдэг газар байд юм уу? Ер нь бараг байхгүй хаа. Юунод нээлттэй нийгэм форум дээр бас хамтарч ажилладаг үнэн хатамж, захиргааны шин санаачлаг гэх төрлийн бас байгууллагууд би гэхдээ тэр байгууллагууд ерөнхийдөө улсын төсөв дээр ажилладаг байх гэж бодод. Яг нийслэл орон нутгийн төсөв дээр ажиллах. Манайх гэхдээ ер нь нийслэлээсээ ер нь гарахад хэцүү л болчиход байна л да. Орон нутгийн төсөв гэхээр давхар нөгөө дүүргүүдийн төсөв, аймагуудын төсөв энэ төр уг нь ороод ирэх ёстой юм. Гэхдээ ер нь бол нөгөө хүний нөөц арай хөрөлцөхгүй нэг тиймэрхүү бас сул талууд бас байна. Төрийн бас байгууллага учраас олон хүн аваад ингээд зэрэг ажилуулах чадах жоохон багтаал байгаад байна л да. Эхний ээлжинд яг хуу нийслэлтэйгээ уулзраа болоод нийслэлийг ил тод болгочих юм бол уг нь жишгээ дагаад дүүргүүд нь ингээ явчихна гэдэг санаагаар л бид нар нийслэлтэйгээ үзэлцээл байгаа гэсэн үг. Нийслэлийн засаг даргын тамгын газартай те иргэдийн хуралтай яг л хуулийнхаа хугацаанд юмнуудаа ил болгоод хилцүүлгүүдээ айгуу сайхан хийгээл те ингээ явцдаг байх. Нийслэлийн засаг даргын тамгын газраас гадна нийслэл дотроо нийслэл ер нь ингээд төс нь маш том болчлоо гэж бид нар амар шүмжлээд байгаа шүү. Тэр чинь газар нэгжүүд айгуу олон юм байлаа. Нэгдсэн төсвийн нэгдсэн удирдлагын газар, хөрөнгө оруулалтын газар, тэгээл нөгөө мега төслүүд нь нэгж болгоноороо нэг газар гэл бүр ингээ явчихдаг юм байлаа шүү. Тэгэхээр ингээд барьж авахд айгүй хэцүү хитрхи том болчиход байгаа. Тэрийгээ дагаад төсөв нь маш том болчиход байгаа. Тэгээд бас нэг хуулийн цорхой байгаад байгаа нь нийслэлийг өөрөө төсвөө мэдэж, өөрөө төсвөө зарцуулах тэр боломжийг ингээ олгоод өгсөн. Тэр хуулиа дахиж өөрчлөх хэрэгтэй. Дээрэс нь нөгөө урт нэртэй хууль байгаа ш засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай нэгж түүний удирдлагын тухай тэр хуулийн дээр байгаа энэ давхар дийлийг ерөөсөй болиулахгүй болвол аймагуд дээр ч тэр нийслэл дээр ч тэр дүүргүүд дээр ч тэр юу гарахгүй. Одоо яг цэвэр иргэдийг төлөөлөх ажлаа хийхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энэ сошиал дээр зөндөл явж байгаа нийслэлийн 45 төлөөлөгчийн хэдэн нийслэлийн харьяа байгууллагын удирдлагаар ажиллаж байгаа вэ? Тэ? Хэдэн нийслэлийн харьяа төрийн өмчт компани захирлаар ажиллаж байгаа вэ? Гэдэг чинь бүгд энэ нийслэлээсээ хоолоо нийслэлийн засаг даргын тамгын газраас хоолоо олж идэх тахаар үндсэн санхүүжилтээ аваад тахаар нийслэлийг хизээч шүүмж. Хамгийн багтаал нэг төслийн нэгжийн захирал болж байгаа шүү дээ. Хамгийн багтаа нэг төслийн нэгжийн Дэко ажуултрын паркийн захирал эхэлж байгаа. Ингээл эхэлж байгаа. Тэгэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, хормын ордны захирал гэл тэ. Хормын ордныг нэрээ бас саяхан бас сонссон. Бид нар яг очиж үзэж амжааг байна. Гэтэ иргэд мэдчихэж магадгүй. Хормын ордон чинь ингээд тойроод битүү модтой байсан. Үгүй тийм үү? Тэр мод нь байхгүй болоод битүү зогсоол болгосон. Тэрийг дандаа шөнийн цагаар очиж тайрж бүх модыг байхгүй болгосон гэж бас сонссон. Тэрийг нэг очиж нэгтэлж үзэх хэрэгтэй. Яагаад тэгж юм те? Хувьд шилжүүлэх гэж гинөө. Тэр хормын ордон бол хамгийн ашигтай байрлал гэж бас ярьжсэн те. Тэгэхээр нэг иймэрхүү харьяа газар нэгжүүдийн санхүүжилтээ авахын тулд нийслэлийн төсөв өндөр байх тусмаа сайн шүү дээ. Тэ? Гэл ингээл яваад байгаа юмнууд байгаа. Тэгэхээр энэ давхар дийлний асуудлыг бас нэгжийн хуулийн дээр зохицуулахгүй бол асуудал юу н шийдэгдэхгүй талтай л байгаад байна л гэж хараад байгаа. Тэгэхээр хуулийн маш олон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Гэхдээ ганцхан энэ удаагийн нийслэлийн туулын хурдны замаас болоод нийслэлийн 24-с 26 оны төсөвдөр сонсгол хийж байгаа авчиг өмнө нь бол 23 онд биднэрт ногоон автобус гэдэг гашуун туршлага байгаа шүү дээ тий. Тэр бол бас л маш их мөнгө идсэн тендерийн хуулийн цорхойг ашигласан гамшигын хууль тий. Тендерийн хуулиас гадна тэр нөгөө гамшигын хуулийн юуг ашигласан шаардлагатай бараг л юутай тохиолдолд үлээ. Үндэсний аюулгүй байдалд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үс яасан иргэдийн эрх ашиг хүндэгдэх юм бол гэрээ шууд байгуулна. Тендер хуулийн дээр ч гэсэндээ тийм зохицуул байдаг юм байна л да. Гэрээ шууд байгуулах, хуулийн үйлчлэлээс гаргах гэдэг зохицуул байд юм лээ. Тэр нэм яаралтай заашгүй тохиолдолд энэ гэдэг. Тэр хуулийг ашиглаад ингээд өндөр дүнтэй гэрээ хийсэн байсан. Одоо тэгээд
ногоон автобусны хэрэг чинь намжчлаа. Тэр үед засаг дарга байсан хүн хариуцлага хүлээсэнгүү. Сая бүр эсэргээр айгүй сайхан сүү шиг пост өчтсөн тий. Нийслэл бол ингэх хэрэгтэй ингэж л ер нь нийслэл хөгжих боломжтой энэ төр гэдэг айгүй юм X даргын үүднээс пост өчтсөн байсан. Гэтэл тэр хүн ногоон автобусны хэрэгээр 1-р гарын үсэг зурсан юм чинь хариуцлага хүлээх ёстой байсан шүү дээ. Гэтэл дандаа доор нь ажиллаж исэн хүмүүс хариуцлага хүлээгээд дууссан. Одоо энэ сонсголын мөрөөр дахиад магадгүй ингээд ногоон автобус хэрэгүүд үүсээд явах бах. Мэдээлэл зөндөө ил болсон учраас гэхдээ энэ удаагийн сонсгол маш тийм улс төрийн дэмжлэг багтай маш сул болсон санагдсан. 2 өдөр өглөө болгон эхлэхдээ оролцогчид шинжээчид тэнд чинь хэвлэлийнх маш олон хүн ажиллаж байгаа шүү дээ. Заал дүүрэн хүн ирсэн байхад ирсэн бүртгэхгүй төсвийн байнгын орооных нь. Дийлэнх нь Монгол Ардын намынхан ирэхгүй. Тэгэл ингээл 10 өнгөрөөл 10 30 моч болж байхад хамгийн сүүлийн хүн ирж карта дарж иж 16 хүрэл дөнгөн данганы 16 хүрэл эхлэдэг байхгүй. Төсвийн байнгын ороо чинь 30 хүнтэй. 50 нэмэх болж иж эхлэн тэ 50 дээр нэг болж иж эхлэн тэгэнгүүт эхлэхгүй 12 хүнтэй 13 хүнтэй байгаад тэр олон хүн заал дөрвөн хүлээлгэл байгаад байгаа. Улсын хурлын гишүүдийг хүлээгээ суугаад байгаа. Гишүүдийг хүлээж байгаа. Төсвийн байнгын орооны гишүүдийг хүлээж байгаа гэсэн үг. Эрчим бүртгийг хүлээж байгаа. Хуулиараа угаасаа эрчим бүртжиж эхлэх ёстой. За дээрээс нь шинжээчд нь аягүй сул байсан. Ногоон автобусн дээр чинь бол ингээл ерөөсөө 1-2 дугаар гарын үсгтээ гэрээнүүдийнхэн зургнууд үзүүлээл тэ гарцаагүй харагдаж байгаа шүү дээ. Хин хариуцлага хүлээх ёстой байсан бэ. Энэ удаад ерөөсөө тийм мэдхгүй миний суусан хэсгүүд дээр л тийм гэрээний дүнгууд харагдаагүй дандаа л ингээл тухай яриад энэ нь сул байна, тэр нь сул байна, энэ хэрэгжилт нь бага байна гэсэн юм ерөнхий юмнууд ярьсан. Тэгэхээр нөгөө эцсийн байгаа албаар онохгүй байсан юм уу, шинжээч нь тийм сул байсан юм уу гэдэг юм бас харагдаж байгаа. За дээрэс нь сонсгол дээр ногоон автобусны дээр чинь бол хэвлэл ингэ шуугчсэн шүү дээ. Тийм нүүрсний сонсгол дээр ч гэсэн. Тийм нүүрснийх дээр ингэ шаагчсэн. Бас л хэвлэлийнхэн айгүй цөөхөн байсан. Гадаа нь медиа айгүй цөөхөнтэй. Тэгээ сошиалор явж байгаа мэдээлэл айгүй багтай. Тийм хамгийн олон сэтгүүлч ордог. Тэгэхээр тэр хэвлэл мэдээллийн дэмжлэг ч гэсэн дахиад цул. Тэгэнгүүт дахиад нөгөө олон гэрээ авсан байгууллагууд маань ирээгүй юм шүү. Эсвэл тэд нар ордонд орох ирэхгүй юм. Ордонд орох ирэхгүй бол гадаа нь тэр чинь шууд дамжуулж байгаа шүү дээ сонсголыг. Тэ YouTube дээр парламентын YouTube дээр чинь бол байнгын лайв нь явж байгаа. Тэндээс ингээ мэдээллүүдийг анализ хийгээд яагаад оруулаад явахгүй байгаа гэл ийм шүүмжлүүд юу нь бол харагдчихсэн. Тэгээ энэ удаагийн сонсголын дараа шүүх хурлууд болоод ингээ хэрэгүүд үргэлжлээд явлаа гэж бодоход эцсийн одоо хариуцлага хүлээх хүн нь хэн байх вэ? Дахиад засаг дарга нь мултраад өнгөрчүүл энэ чи одоо сүүлдээ сонсголт итгэх хэрэгтийнх нь итгэл нь бүр байхгүй болсоо хийж л байдгийн явж л байдгийн за яах вэ гэл те нэг тийм болчих үү гэдэг бас жоохон тийм айдас болгоомжлол байна. Уг нь ил тод байдал сайжраал яг нь нэргсэн ойр хаширж байгаа ч гэсэндээ сонсгол зохион байгуулад тэндээс үр дүнгууд гараад дараагийн удаа ногоон автобус болцсон байхад уг нь энэ удаад мега төсөл нэрээр ийм их мөнгө идэхгүй л ах байсан байхгүй юу? Тэ нэг удаагийн сонсгол хийгээд дахиад нийслэл дээр сонсгол хийдэг баймааргүй шүү дээ. Яагаад ингэж нийслэлийн засаг даргын тамгын газар гэдэг энэ одоо нэгжийн асуудал дандаа их хурлын түвшинд ирээд байгаа юм бэ, тэ? Тэгэхээр энийг уг нь ингээд болиулах, их хурлын хяналтанд аваачих, засгийн газрын хяналтанд байлгах, тэр давхар дээлнүүдийг болиулах, ил тод байх юмыг бол нийслэл дээр зайшгүй хийхгүй л бол ийм өндөр төсөвтэй ийм данхаас нь тэгээд дураараа загин байгаа дараа нь ингээд нэг сонсгол хийгээл болчдөг, тэ? Тэгэл яг үндсэн хүн хариуцлага хүлээхгүй ингээ өнгөрчдөг. Тэр хүн айлхид ажиллаа өгсөний дараа боллоо л доо тий. Тэгээ сонсгол. Гэтэ ирээ суух үүрэгтэй шүү дээ тий. Ирээгүй тий. Тий ирээгүй 2 өдөр ирээгүй. Өмнөх ногоон автобусны сонсгол дээр бас өмнөх засаг дарга ирээгүй. Тийм л байна. Тэгэхээр ингээ шин засаг дарга нь тэнд чи очиж хариулт өгöd байгаа наа. Аюу сонирхолтой. Ямар шаардлага байгаа юм? Тэр хүний үед хийгдсэн гэрээ нэгч байхгүй шүү дээ. 24-өөс 25, 26 одоо дөнгөж ажиллаа аваад тий сарч болоогүй ээжиж тэр хүн ирээл хариулт өгөөл суугаад ах юм шаардлага байхгүй. За төсөлт нь одоо танаас би ингэж асуумаар байна л да. За та бүхэн ингэж тодорхой хэмжээнд судалгаа шинжилгээ хийгээд ингээд тоонуудыг ил гаргаад тавьчлаа. Ямар одоо судалгаа чинь нөгөө санал зөвлөмжөөр төгсдөг тий. Тэгэхээр та бүхний одоо яг нөгөө хүссэн санал зөвлөмж. За сошиал дээр 1-2 пост харсан. Ил тод байгаа мэдээллийг ярьчаад судалгаа гэж ярьлаа гэд. Энийг бол дүн шинжилгээ гэж хэлнэ.
ил тод байгаа мэдээлэл дээр ч гэсэн судалгаа түн шинжилгээ хийж болдог гэдгийг бол бас хэлэх хэрэгтэй тий. Хэний ч анзаараагүй байгаа тоонуудыг хараад хаана ямар тий дүн их вэ, бага вэ, юу нь учир дутагдaltaй байна гэдэгтэр дүн шинжилгээ хийх нь бол өөрөө иргэний нийгмийн үүрэг юм аа, судлаачдын үүрэг юм аа гэж нэгдүгээрт хэлье. За хоёрдугаарт бол цөөхөн эдгээр дүгнэлт зөвлөмж байгаа. Жижиг дүнтэй олон гэрээ хийх замаар хэвлэл мэдээллийн хараат тус байдалд нөлөөлж байна, тий? Энийг шууд хаалтын гэрээ гэж хэлэхгүй ч гэсэн шүүмжлэхгүй байх. Энэ нийслэл өөрөө шүүмжлээс зүгтах юм гаргалгаа гаргаж өгöd байгаа юм шиг тий болцоод байна. Тэгэхээр энэ бол хэвлэл мэдээллийн хараат тус байдал нөлөөлж байгаа юм буруу жишг гэж хэлнэ. Нэг байгууллага маш олон хэвлэл мэдээллийн байгууллагатай зэрэг гэрээ хийх нь бол тийм зохимжтой биш. За хоёрдугаарт энэ хэвлэл мэдээллийн зардал бол өсөн уулын зөвхөн орой тий зүгээр л нэг жижигхэн ил тод байгаа хэсэг нь. Үүнээс цаашаа мега туслууд, төрийн өмчт үйлдвэрийн газрууд, нийслэлийн харьяа байгууллагуудын төсөв түүнтэй хийсэн гэрээнүүд ил тод биш байна. Зөвхөн одоо хэвлэл мэдээллээр нь л хүрээг нь хумхад шүү дээ тий. Өшөө цаашаа олон гэрээнүүд хийгдэж байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийг өшөө ил тод болгох шаардлага, зайлшгүй шаардлага байна. Дээрэс нь энэ тендерийн хуулийн цорхойг ашиглаж хилэн дансанд бүртгэлгүй гэрээнүүдийг олноор хийсэн байгааг болон одоо энэ нийслэлийн хэвлэл мэдээлэл сурталчилгааны зардал нэрээр те хэмжих нэгж ямар нэгэн үзүүлэлтүүд байхгүйгээр гэрээ хийснийг нийслэлийн аудитын газар нэг хүчлэн хянаж шалгаж тодорхой дүгнэлтийг гаргах шаардлагатай. Энэ нь 27-28 те эх онуудад одоо нийслэлийн хэвлэл мэдээлэл зарцуулах энэ цохимжгүй их мөнгийг бууруулахад ер нь нийслэлийн төсвийг үр ашигтай болгоход чухал нөлөөтэй гэж харж байгаа. Ийм л дүгнэлтүүд байна да. Та бүхэн тэгэхээр нийслэлийн аудитын газар руу олон ч хэрэгс хандсан байгаа юу? Эсвэл одоо ер нь ханднаа төлөвлөж байгаа. Аудитэд ч бас иргэд одоо төрөмс байгууллагууд эдгээр саналаа өгөх хэрэгтэй юм билээ шүү дээ. Бид нар те та бүхэн энэ зардлыг нэг хинаач үзээч гэж санал өгөх хэрэгтэй юм билээ шүү дээ тий. Тэгээ аудит бол ер нь хайрцангуй нээлттэй ажиллахад тун хайтаахан албан бичгэнд хариу мариу өгөхдөө ч гэсэн хурдан дайжгүй байдаг. Дээрээс нь хийсэн аудитын дүгнэлтүүдээ бас тухай бүрэн сайтн дээрээ байршуулад зар оруулаад явчихдаг. Ийм асуудал дүн шинжилгээ хийлээ, инглээ, ийм аудитын дүгнэлт гарлаа гэж явчихдаг учраас ер нь одоо манай байгууллагын хамгийн гол ашигладаг их сурвалж бол ер нь нийслэлж байх ер нь аудитын сайтуудыг ер нь нэлээд сайн ашиглаж байгаа гэсэн үг. Тэгэхээр аудитыг бол дайггүй сайн ажиллаж байгаа гэж бодчих шүү. Аудит гэдэг нь үндэсний аудитын газрыг хэлж байна уу? Үндэсний аудитын газар чинь салбарлаад нийслэлийн аудитын газар, аймагуудын аудитын газрууд гэдээ явчихж байгаа. Нийслэлийн аудитын энэ нийслэлийн засаг дарганы тамирын газар бол нийтлээс гарсан зардал учраас нийслэлийн аудитын газар шалгах үүрэгтэй гэсэн. Гэтэ нийслэлийн аудитын газар чи дээд удирдлага толгой байгуулах нь болохоор үндэсний аудитын газар. Зөв. За тэгвэл бас засаглалын хувьд бол зөв юм байна л да. Тийм, уг нь зөв. Зөв. Би тэгвэл нөгөө нийслэлийн засаг дарганы тамирын газрын доторх нэг салбар нэг чинь нийслэлийн аудитын газар аудит дараалагдсан. Зөв. Тэгвэл бас харьцангуй бие даасан мэргэжлийн үнэлэлт дүгнэлтүүд гаргадаг. Манай улсад чинь би даасан мэргэжлийн одоо дүгнэлтүүд гаргадаг нэлээд хэдэн байгууллагууд байгаа шүү дээ. Аудит байгаа, хүний эрхийн үндэсний комисс байгаа, сонгуулийн ерөнхий хороо байгаа, тий. Авилгатай тэмцэх газар, үндэсний статистикийн газар гэд залав сүүлд 10 хэдэн ийм би даасан хараат бус гэхдээ улсын их хурлаас удирдлагын томилдог тий. Яг нь зарим нь болохоор ерөнхийлөгч их хурлын дарга марга гэд янз янз байгаа хаа. Гэхдээ ерөнхийдөө бол энэ хараат бус би даасан дүгнэлтүүд шийдвэрүүд гаргаж засгийн газар болон их хурл санал зөвлөмж дүгнэлт өгдөг байгууллагууд уг нь би. Тэд нар маань бас их сайн ажиллаад ах юм бол ил тод байдал сайжрах боломжтой л. За болголоо. Баярлалаа. За баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгэхээр бид нар энэ удаадаа Монголын залуучуудын эвсэл төрөмс байгууллагын гүйцэтгэх захирал Амар Заяаг студидтэй урьж одоо нийслэлийн сүүлийн 2 жилийн хэвлэл мэдээллийн салбарт зарцуулсан гэрээний дүн болон түүний одоо хэрэгжилттэй хуулийн одоо бас болон одоо яг хууль зөрчсөн гэж үзэхэд хэцүү. Мөртлөө одоо бас л өндөр дүнтэй анхаарал татсан гэрээнүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэлээ.